За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Би та бүхэндээ өнөөдөр хүний амьдралын салшгүй нэг хэсэг болох тэгээд чухал хэвний бидний хүчийг нь төдийлөн анзаардгүй нэгэн зүйлийн талаар ярихаар одоо бэлдэж ирлээ. Энэ бол яахааргүй эерэг сэтгэлгээ. За эерэг сэтгэлгээ нь болохоор бидний амьдралд бол урам зориг өгөхөөс гадна аз жаргалтай, эрч хүчтэй амьдрахад чухал нөлөө үзүүлдэг юм байна. За бид нар бол бидний амьдралд бол маш олон төрлийн саад бэрхшээл одоо сорилтууд тулгарч одоо түүнийг ингээд өнгөрүүлж чаддаг даван туулж байдаг. Тэгээ тэр болгонд бидний сэтгэл зүй ямар байхаас хамаарат тэр саад бэрхшээлийг одоо давах тэр шийдэл дараагийн алхам хэрхэн гарах нь бол өөр өөр байдаг. Хэрвээ бид нар тэр саад бэрхшээл сөрөг сэтгэл буюу гутран үзлээр хандаад за энэч бүтэхгүй юм байна. Би чадахгүй юм байна гэдэг мэдрэмжийг өөртөө авчих юм бол бидний дотоод тэр хүч унтарчдаг. Тэгээ унтарчингууд бид нар ингээд цаашлага ингээд алсыг хараа байхгүй болчдөг. Хоёрдугаар бид нар ингээд зорилго тавьсан байсан чинь нөгөө зорилго маань биелээ олоход одоо ингээд холтчдөг. Харин эсвэргээрээ бид нар тэр зүйлийг эргээр харж би үүнийг даван туулж чадна. Энэ одоо саад бэрхшээл надад ямар нэгэн зүйлс хурах гэж надад ирсэн. Би үүний ард гарч чадна гэдэг итгэлийг өөртөө өгч чадах юм бол бидний одоо гэдэг дотроо сэтгэл санаа ингээ өөдрөг болоод урам зоригоор цэнэглэгдээ ингээ эрч хүчээр нэмэгдэж тухайн саад бэрхшээлийг давах хүч гарч ирд юм байна. Тэгээд эерэг сэтгэлгээ хүмүүс болвол сайхан үг хуурмаг төсөөлөл гэж бодох тохиолдол бий хүмүүс. Харин энэ нь бол бидний тархийг одоо тархи нь маш одоо хүчтэйгээр нөлөөлдөг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт юм. Энэ зүгээр ч нэгдээ хоос үг биш ахна. Тэгэхээр бидний эерэг бодлыг ингээ өөртөө бодож суулгаснаар бидний дотор аз жаргал, урам зориг мэдрүүлдэг допамин, серотонин гэх мэт нейротрансмиттерүүд ингээд ялгардаг. Тэгээ бид нар дотроос ингээ урам зориг, эрч хүч мэдрээдэг эерэг бодол нь өөрөө ингээд энергитэй байна. Тэгээ зорилгынхаа төлөө тэмүүлж аз жаргалтай дүүрэн амьдрахад тусалдаг байна. За ингээд эерэг сэтгэлгээ нь ийм чухал байна. Тэгэхээр бид нар энэ эерэг сэтгэлгээг хөгжүүлж болох нэ. За дөрвөн аргаар хөгжүүлж болдог. Нэгдүгээрт болохоор өөрийнхөө бодлыг ажиглана. Бидэрт өдөржингөө ингээд боддог бодлуудын ихэнх хувь сөрөг байдаг. Яагаад ч юм сөрөг юм дээр бест хийгээл ингээд төвлөрчдөг. Тэгэхээр тэр бодлыг ашиглаж эерэг болгож конструктив эргээр өөрчилж бодохыг хичээх хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь одоо эерэг хүрээллээр өөрийгөө хүрээлүүлнэ. Чамааг дэмждэг, намааг дэмждэг, урам хайрладаг, нэг хүсэл сонирхолтой. Тэмүүлэл дүр одоо бид ингээ ихтгэл дурлагын төлөө ингээ хамтдаа нэг зорилгын төлөө явж байгаатай адилхан тийм эерэг хүрээллээр хүрээлүүлнэ. Хоёрдугаар гэх юм бол бясалгал буюу тайвширлын дасгалуудыг хийж өөрийгөө унтраагаад шинээр эерэг бодлыг оруулж ирэх тэр нөхцөл байдлыг одоо бүрдүүлнэ. За дөрөвдүгээр гэх юм бол жижиг ч гэсэн өөрийнхөө амжилтуудад урам өгөх хэрэгтэй. Бид нар нэлээд том юм хийжээж чи шагналаа авнаа гэж өөртөө ингэ жоохон хатуу ханддаг. Тийм учраас бид бүхэн жоохон ч гэсэн алхам бүртээ өнөөдөр тэгээ босоод энэ өдрийг өнгөрүүлж чадлаа гэж өөртөө бас урам зориг өгөх хэрэгтэй. Тэгээ эцэст нь хэлэхэд та бүхэн өөрийнхөө энэ бодол сэтгэлгээн дээр анхаарч тэгээ өөрийнхөө бодлыг эерэг болгож өөрийнхөө зорилго хүсэл мөрөөдлийнхаа төлөө амьдралаа гоё эргээр өөрчлөөсэй гэж хүсэж байна. За та бүхэндээ амжилт хүсье. Итгэлийн минь анхаалтаас сонсно. Баярлалаа.